Эх орны өглөөний мэндийг үзэгчдэд хүргэж байна. Тэгэхээр яг одоо би нийслэл хотынхаа хаан улд дүүргийн 120-ын уулзар буюу Тимэтэ хөшөөний энд бол зогсож байна. За тэгэхээр өнөөдөр өглөөний мэдлэгийг би хинээс авахыг хамтдаа сонирхъя. Эх орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна. За тэгэхээр замын голоор автсан цагдаа ахтаа уулзъя гэж бодож байна. Ямар ч байсан яриа өгнө яах нь. Сайн байна уу өглөөний минь? Сайн байна. Өглөөний минь үргэлж урьж байгаас. За би эх орон телевизийн эх орны өглөө хөтөлбөрийн сэтгүүлч Цэнгэл байна. Тантай танилцъя. Намайг хаан улд дүүргийн замын цагдаагийн зохицуулах цагдаа ахлах ахч жанчууд гэж юм аа. За өглөөний минь түргээ. Тэгэхээр өнөөдөр даваа гараг ажил эхэлж байгаа. Замын хөдөлгөөн ер нь хэр ачаалтай байна? За өнөөдөр болохоор шинэ 7 хоногийн эхний өдөр болохоор замын хөдөлгөөний ачаал амар их байна. Хүн болгон шинэ 7 хоногийн өглөө ажилдаа сургуультаа цэцэрлэгтэй хүүхдээ өргөжих гээд бүгд л одоо яарсан сандарсан байна да. Саяхан бас Лос Анжелест цагдаагийн нэг тэмцээн болсон гэж хэлжсэн. Энэ талаар та бас дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Өөрөө хэр мэдээлэлтэй байна? Ямар хүмүүс оролцсон? За ямар одоо шагналыг бас авчирсан бэ? За энэ саяхан Лос Анжелес хотод нөгөө цагдаа одын 30 дугаар удаагийн тэмцээн болсон. Тэрүүн цагдаагийн хүч спорт цагдаагийн бие бүрэлдэхүүнүүд оролцсон байгаа. Нийт 24 тамирчин орж 35 медаль хүртсэн байгаа. Тэгээ 9 алт 14 хүрэл 11 мөнгө. Та тэгээ сая тэр тэмцээнд нь явбо. Би яваад хасах 100 кг-д мөнгөн медаль хүртсэн байгаа. Оо за баяр үргээ ямар гоё юм бэ. Тэгээд ацтайгаар бас харин яг одоо мөнгөн медаль хүртсэн ийм тамирчинтай одоо тамирчин цагдаатай уулзахад бас их баяртай байна. За одоо хоёулаа нэг ганц хоёр хүмүүс зогсоогоо тэгээд нэг өглөөний мэдлэгээ авъя хөө. За тэгээд За автобус зогсоосоо одоо яана олон хүний ажлыг уйсан бүгдээрээ. За одоо автобусны жолоочоос яриа авна. За өглөөний минь төргий. та өглөөний минь. Өөрийгөө ямар зөрчил гаргасан гэж бодож байна? Давхар хүндэн шуун давсан. Нөгөө төгсөө ихтэй болохоор чи яалч нэг цагиндаа яарад. Манай одоо урдлын дээр хэд одоо 9 км болсон гэж чинь. Тэгээд яалч аахгүй нэг нэгнээ давхцаад байдаг байхгүй. За ямар зөрчил гараагүй зүгээр эх орны өглөө хөтөлбөрөөс цагтаагаас гуйгаад гоё өглөөний миньд одоо за автобусны жолоочоор хөргүүлэх гэсэн юм а. Тэгээд энд байгаа хүмүүсээс ч гэсэндээ уучлах гэсэн байна. Тэгээд өглөөний миньдийг бүгдэнд нь хүргэж байна. Өглөөний минь. Бүгдэнд нь өглөөний минь хүргье. За тэгээд амжилт хүсье. Баярлалаа. За одоо хүмүүс бол нэлээд бохимдолтой аргагүй л дээ. Энэ чинь нөгөө даваа гарагийн өглөө болж байгаа хүүхдүүдэд хүргэж өгч байгаа. Тэгээд бүгдээрээ яарч байгаа. Тэгээд нэлээд бохимдолтой энэ хүүхд тоцорлоо энэ төр гэж араас бол орилоо л. За яах вэ те. Тэгэд нэг юм надад их сонирхолтой санагдаад байдаг л та. Цагдаа нар ер нь яаж одоо хүнийг одоо согтуу явааг юм ч юм уу эсвэл жоохон үнэртүүлсэн явааг нь эсвэл одоо үнэмлэхгүй явааг нь мэдээд байт юм болоо. Тэгэл одоо нөгөө ажлын дуршлагаар дэлгэрүүлж байгаа юм да. Тэрнээс ямар ингээд хараад энэ одон зорчигч чи яах вэ? Дуршлагаар одоо ингээд цагдаараа ямар үйлдэл үзүүлгүй тэр үйлдэлээр нь бид нэр ажлынхаа онцлогоор дэлгэрүүлж байгаа юм да. За хоёлаа. Дараагийнхаа машиныг зогсоо. Тэгээ. За зогсон шүү. За шууд тамхи хайчин харж байгаа өстэй тийм манайхаа. Мөрөө. За хаа удгийн замын зэгдээ. Шоо ахлах хэмжээнд байж гэдэг юм аа. Зэгдээс таны чигээр байна уу? За өглөөний минь төргий. Сайн байна өглөөний. За ер нь өөрийгөө ямар зөрчил гаргасан гэж бодож байна? Сайн мэдгүй. Сайн мэдгүй байна. За ямар ч байсан бичиг баримтаа шалгуулчих. За хаашаа явж байна? Яарал энэ үү? За өөрөө бол ямар ч зөрчил гаргаагүй зүгээр бид нар цагтаагаас гуйгаад өглөөний мэдлэгээ авах гээд ингээд зогсооцсон байгаамаа. Тэгээд яг одоо өөрөө чи эх орны өглөө хөтөлбөрөөр эх орон даяар хүмүүс үзэж байгаа. Тэгээ өглөөний мэндийг хүргээч. За бүгдэнд нь өглөөний мэнд хүргэе. Цоглог байлаа. Өглөө орны нутагт байгаа энэ замшиныг залгуулаад өглөө орны. Ээж аавдаа. За хавд аймагт сууж байгаа
аав мөх төвч нээж баасан жаргалда өглөөний мэнд хүргэе. За замын хөдөлгөөнтэй соёлтой боловсон дээрээс аюулгүй оролцоорой. За баярлалаа. За одоо хоёлаа нэг том машин зогсоё л доо арай нэг одоо ланд ч юм уу юу чи. Тэгээ. За ер нь ямар хүмүүс байна бас харъя те. За зогссон. За явъя. Хаа өдрийн замын цагтаа зохицуулах цагдаагийн ахлах жанчивлж гэдэг юм байна. За таны өчгөрөнд байна. За сайн байна уу та өглөөний мэндийг хүргэе. За сайн байна уу өглөөний мэнд. За өөрийгөө ямар зөрчил гаргасан гэж бодож байна? Би юу? Зөрчил гаргаагүй гэж байна. За тэгэхээр яг та ямар зөрчил гаргаагүй тэгээд бид нар цагтаагаасаа гуйгаад энэ ахыг ингээд зогсоо гэдэг үчээ өглөөний мэдлэгээ авъя гэд одоо гуйсан байнамаа. Та тэгээ өөрийгөө манай үзэгчдэд танилцуулаад хүмүүст гоё өглөөний мэдлэгээ өргөөч. Бид нар эх орон телевизийн эх орны өглөө хөтөлбөрөөс явж байгаамаа. За баярлалаа. Өглөө бүр ингэж замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа цагдаа нартаа баярлж авдаг. Нийт жолооч нартаа уриалж хэлэхэд замын хөдөлгөөнийг дөрвийг өрөмтлээд биеиндээ найзгаар хандж байгаа ч л гэж хэлмээр байна да. Замын хөдөлгөөнд аюулгүй оролцоод зөв боловсон оролцоорой гэж хүсье. Баярлалаа. За баярлалаа. За танд баярлалаа. Сайн яваа. За эх орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна. Тэгээд өнөөдөр бид өглөөний мэдлэгээгээ замын цагдаагаас давхар одоо яг жолоочтоос одоо авъя гэж бодсон. Тэгээ ямар ч байсан зорьсондоо олвол хүрч чадлаа. Тэгээд өнөөдрийг бидэнтэй хамт өглөөг эхлүүлсэн танд маш их баярлалаа. Тэгээд өөрийнхөө ажлын цагаас хомслоод тийм ээ бидний одоо асуусан асуултанд хариулаад хэдий одоо зам ачаалтаа байгаа ч гэсэн бид нарыг бас хүндэтгсэнд баярлалаа. За баярлалаа. Та өгч гисэн ажлын амжилт хүсье. Эх орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна.